Монголын хоол уус руу эрхлэн судал 2019 олон улсын хурал өнөөдөр эхэлж байна. 1998 онд анх байгуулагдсан Монголын гастроэнтерологийн холбооны ээлжид хурал жил болгон 5-6 сард зохион байгуулагддаг бөгөөд энэ жил 14 орны 47 гадаадын профессор оролцсон хоол уус замын эндоскопийн болон вирус гепатитын орчин үед тулгамдж байгаа асуудлуудыг хэлцгээр цугларсан байна. Энэ удаагийн олон улсын хурлаар Японы улсын Каназавагийн их сургууль, Сагагийн их сургууль, бүгдээр нь Тотнам улсын Ханой их сургууль, Хайпонгийн их сургууль, бүгдээр нь Хятад улсын Сичуаны их сургууль болон бүгдээр нь Солонгос улсын 17 их сургуулийн эрдэмтэн профессорууд, манай улсын эрдэмтэн профессорууд, манай улсын судлаачид энэч мэргэжлүүдтэй хамтран чуулж орчин үед тохиолдож байгаа хоол уус замын эмгэг тэр зэсмэ ходоод гэдэс удаан хоолны эрт үеийн хавдрууд түүнийг дурангийн аргаар хэрхэн эмчлэх болон вирус гепатитын орчин үеийн эмчилгээ онцлогооны талаар хэлцэх болно. Мөн нойр улчирхаан эмгэг тэр зэсмэ хоол уус замын үеийн тэжээл алдагдлын талаар Герман улсын эрдэмтэд бас бидэнтэй санал сэтгэлдээ сольж зөвлөгөө өгж мэдлэгээ хуваалцах болно. Энэ хуралд Монгол улсын аймаг, орон нутаг, Улаанбаатар хотын сум, Улаанбаатар хотын дүүргийн нэгдсэн эмнэлэг болон улсын төв эмнэлгүүдээс эмчнэр ирж энд суралцаж мэдлэгээ хуваалцаж байна. Тэгээд энэ жил гадны дотны нийтдээ 250 гаруй оролцогчд маань идэвхтэй хэлбэр оролцож байна. Гаднаас 50 орчим хүний баг, том багууд 7-8 орноос ирж мэдлэг мэргэжлээ судалгаагаа танилцуулж бид бүхнийг бас мэдлэгээр хангаж байна. Мөн одоо анагаахын ухааны үндэсний сургуулийн 3-4-р дамжааны 60-аас 70 одоо оюутнууд 25 орчим олгох курсыг 1-2 дугаар курсын оюутнууд бас суралцагч нар маань бас хамт энэ одоо хуралд оролцож хамтран зохион байгуулж байгаа. Бас дуулахад зүг байна. Тэгээд нийт зохион байгуулагчдын нэрийн өмнөөс бас та бүхэндээ оролцогч нартаа талархал илэрхийлэх зөв баханыг алгадагч гэж бодож байна. За тусгайлсан шинжилгээ гэдэг маань энэ IBD гэдэг яг энэ өрөвсөлт өвчнийг онцлоход маш чухал ач холбогдолтой шинжилгээнүүдийг хийж байгаа. За энэ дээр нь тэр нейтрофилийн одоо эсрэг антибоди байна. Энэ нь болохоор шархлаад колитыг онцлоход 40% өвөрмөц мэдрэх чанартай. Яагвал бусад эргэтэн тогтолцооны өвчний үед бол гарч болдог. За дараа сахарамид сервисийн эсрэг антибоди. Энэ нь болохоор кроны өвчнийг түрүүнд хэллээ бараг 70%, 80% өвөрмөц мэдрэх чанартай. За дараа нь бол энэ эмгэгийн үед гарч байгаа онцлог ялангуяа кроны өвчнийг оншилдог, баталдаг энэ доор бичигдсэн нэлээд олон маркерууд бол эмнэлэг зүйн практикт нэвтэрч орж ирсэн байж байгаа. За баасаар ялгарч байгаа бичиг бидний бид нэр хамгийн сайн технологи хэрэглээгээд 30 орчмыг өсгөрлөж чадна. Харин бусад нь өсгөрлөх технологиос бусад буюу бактерийн 16S рибосомын РНХ-ийн секвенс эсвэл бүтэн геномын секвенс хэмтэг маш хүчтэй орчин үеийн техник шаарддаг ийм шинжилгээний аргуудаар бичиг биетнийг илрүүлдэг юм аа. Инженер маань энийг бас ойлгосоо. Яг гэвэл ийм байдаг хэрэг энэ олон бактерийг илрүүлээд гэдэг бас шинжилгээний аргууд өөр байдаг байна тийм ээ. За тэгэхээр хүний микробиомын судалгаа одоо маш их одоо анхаарал татвал. Одоо дандаа сүүлийн 17 оноос хойш том өгүүлбэрүүдийг би ингээд уншиж бэлдсэн байгаа юм лекцэд. За тэгээ хуучин бол бид нар одоо ихийн хөвлөд байгаа хүмүүс бол ямар ч хүчин бүтэнгүй буюу ариун гэж боддог байсан бол сүүлийн үеийн судалгаануудаар
ургийн усанд ч юм уу ургийн одоо зарим эрхтнүүдэд цөөн тооны бичиг биетэн яг их биш байна гэсэн судалгаанд гарч ирж байна. За тэгээд хүүхэд ямар замаар төрөө, кесар хавлагаар төрөө, эхийн төрөх замаар төрөөд эхийн сүүгээр хоолж гин үү, одоо зохиомжтой хичээлээр хоолж гин үү гэдгээс хамаарат бичиг биетний юу өөр байдаг. Өөрөөр хэлбэл тэд эхийн сүүгээр хоолж байгаа хүүхдүүдийн хувьд бол жишээ лактобацил, бифидобактерийн төрөл их байхад энэ арай зохиомжтой хичээл дээр энэ өөр. За кесар хавлагаар төрсөн хүүхдүүдийн үед стафилококкийн төрлүүд өндөр байх ч гэдэг юм. За тэгээд хүүхэд бор хоолнд ороод эхлэн гэж ярьдаг тийм ээ. Анхны хоол идээд за 2-3 наснд ерөнхийдөө 2-3 нас хүртэл хүүхдийн гидсэнд микробиом төлөвшсөөр л байдаг. Гаднаас орж ирж байгаа тэр өвчин зүйлүүд одоо нөлөөлөө төлөвшсөөр л байдаг гэж үздэг. Тэгээд нөхөн үржихуйн насанд хүрээд бэлгийн боожлыг хэсгэд хүртэл эцсийн хүндэд байгаа бичиг биетүүдийн тоо бүрдлүүд өөрчлөгдөж идэм байна. Энэ нөгөө гормоны өөрчлөлтөөр хамааралтай бас явж идэм байна гэсэн судалгаанд хийж байна. За тэгээ хүн насанд хүрэх үед гидсэнд байгаа та бүхэн доор нь гидсний зургийг хараад байгаа. Хүн өсөж хөгжихийн хэрэг гидсний урт ингээд дагаад нэмэгдэж байгаа тийм. Дагаад нэмэгдэхийн хэрэг энэ гидсний байрлал бүрд байх бичиг биетний тоо, төрөл, бүрдэл өөр болж төлөвшөж идэг гэсэн. Тэгээд насанд хүрэх үед одоо юу гэдгийг бичиг биетэн харьцангуйгаар ингээд тогтмолжиж одоо биежж ирдгээ гэж үздэг. За ингээд харах юм бол хүүхэд насанд агаартан бичиг биетэн явж яснаа том болох тусмаа агааргүйтэн давмгаалах маягтай. За тэгээд бичиг биетний төрөл зүйл олон тооны хувьд олон байх тусмаа биежж ийн гэж ойлгох хэрэгтэй. Одоо бид нар нөгөө өвчин үүсгэгч биш одоо энэ хэвэн бичиг биетэн учраас тэр үзэхээр харах тийм ээ. Жил болгон зохион байгуулагддаг уламжилт хоол босруулах эрхтэн тогтолцооны 7 хоног эхэлж байна. 4 хоног явагдана. За энэ удаагийн 7 хоног маань маш их онцлог болж байгаа. Яг тэгэхээр маш их олон гадаад улсуудаас одоо нэртэй доктор, профессоруд ирж одоо илтгэлүүдэд тавьж байгаа. Үндсэн одоо 4 хоногт бол манай Монголд тулгуурлаж байгаа хоол босруулах эрхтэн судлалын чиглэлээр одоо хамгийн их анхаарал татж байгаа асуудлуудаар бол Монголын болон одоо энэ гадаадын эрдэмтэд өөрсдийнхээ хийсэн судалгаа илтгэлүүдийг танилцуулж ярилцах одоо ийм үйл ажиллагаа явуулж байна. За Монголд бол нийгмийн өвчлөл маш их өндөр байдаг. Үүнтэй холбоотой одоо нас уралт их өндөртэй. Тийм учраас илгэний өрөвсөлт өвчнүүдийг онцлох, эмчлэх шинэ аргууд юу байна, ямар үр дүнтэй байна гэдэг талаар одоо нэг бүтэн өдөр. За нойр булчирхаан өвчлөл бас ер нь аль ч улсад их анхаарал татсан өвчлөлийн нэг байдаг. За нойр булчирхаан өвчлөлөр бол одоо Герман улсын одоо нойр булчирхаан нарийн мэрэгжлийн одоо мундаг алдартай профессор доктор Манфред гэдэг хүн ирж ялангуяа одоо манай монголчуудад бол нойр булчирхаан архины шалтгаантай нойр булчирхаан өвчлөл их байдагтай холбогдуулаад яг энэ чиглэлээр өөрийнхөө судалгааг хийдэг ийм доктор профессор маш их сонирхолтой өөрийнхөө судалгаа болон одоо өндөр түвшний одоо доктор профессорын одоо сонирхолтой лекцээр тавихаар бэлтгэсэн байгаа. За тэгээд манай хуралд идэвхтэй оролцож их сонирхолтой мэдээллүүдийг авараа гэж та бүхэнд хүсэж байна. За Монголын гастроэнтерологийн холбооны 7 хоногийн хурлын баярын мэндийг хүргье. За 2019 онд энэ жилийн хурлд маань 7 орны 41 эрдэмтэн судлаач эмчнэр ирж оролцож байна. За бид энэ хурлаараа дэлхий болон Аз номхон 7 бүс нутгийн хүн амын дунд тохиолж байгаа хоол босруулах эрдэнэ судлалын өвчлөл, за эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төвшин, эдгээр асуудлууд нь манай Монгол улсад хэрхэн шийдэж байгаа талаар хэлсэн. За хамгийн сүүлийн үеийн анх ухааны орчин үеийн технологитой танилцсан. За хотоод эзний дурангийн шууд сургалтууд маань бас явагдана. Маш олон талын үйл ажиллагаа явагдах ийм онцлогтой хурд болж байгаамаа. За энэ хурдлын үйл ажиллагаар бас 2 том олон улсын хурал зохион байгуулагдана. За нэгдүгээрт нь бол Солонгосын хотоод эзний дурангийн нийгэмлэгтэй хамтарсан нэг өдрийн хурал. За дараа нь
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Японы Каназава их сургуулиас зохион байгуулж байгаа олон улсын бас хурд маань хамтарсан байдлаар явагдах юм аа. Ингээд та бүхэнд хурлын үйл ажиллагаанд амжилттай оролцох хүсье. Хоол улсруулах эрхтэн судлал сүүлийн 20-од жилд их эрчимтэй хөгжиж байгаа нь өнөөдөр тав тодорхой харагдаж байна. Одоогоос 20-од жил тэрнээс өмнө энэ эрхтэн судлалыг тогтолцоогоор нь авч үзвэл бид нар зүгээр 5 мэдрэх үе дээр үндэслэж л оншилдог байлаа. Орчин үед үнэхээр манай багш нар, судлаачид, эмч нар ер нь нийт хүмүүс тухайлбал хоол боловсруулах тогтолцоог судалдаг эмч нар тал хүрээсэн судалж бидний чадахгүй байсан энгүүдийг хүртэр судалж чаддаг боллоо. Хамгийн наацхийн жишээ хэлбэл за энэ өдөн гэдэсний энгүүийг судлах асуудал бол манайд их хоцрогдсон. Ялангуяа тэр гэдсэн дотор байгаа нян салстын бүтэц байдал тэгээ цаашилбал дараагийн энгүүдтэй гэдсний энгүүг яад нөлөөлдөг гэдгийг үнэндээ бид нар бага мэдэж тэр хэмжээгээр сургалтанд хүмүүст бага ойлголтыг өгч байсан одоо их сонин санагдаж байна л да. Тэгвэл одоо энэ 20 жилийн дотор хамгийн өндөр амжилт олж байгаа элэг судлалынхаа би эхний удаа хэлэн энэ дээр манай залуу эрдэмтэд ер нь үе залгамжлан өндөр амжилт гаргаж байгаагаа би товчхондоо хэлье. Энийг жишээлж бүр зориуд хэлэхэд бүхэл бүтэн системд навч үзээд бид нар элэгний энгэг тэр дотор архаг энгэг элэгний атуурал элэгний хавдраас урьдчилан сэргийлэх цаашилбал ер нь Монголынхаа нөхцөлд элэгний энггийг тэр дотроо вирусаар үүссэн энггийг эмчилж дэлхийд Монгол улс нэрээ гаргах энэ үүргийг хүлээж байна гэж ойлгож байна. Энэ дээр манай тэнхимийн багш нар энэ холбоог эхлэлийн тавьсан ч цааш нь жинхэнэ утгаар нь авч явж олон улсын төвшөнд хөгжүүлж чадж байгаа ерөнхийлөгч нөхөр даваад орж доктор бусад багш нарт үнэхээр талархаж байгаагаа энэ удаа би зориуд тэмдэглэн хэлье. За ер нь одоо ерөнхийд нь аваад үзэх юм бол манай тэнхимийн хамт олон хэдийгээр залуу бүрэлдэхүүнтэй ч гэсэн судалгааны ажил нь бол өндөр түвшинд хүрч чадсан учраас дэлхийн аж хөгжингүй хөгжилтийн орондоо тэдний эрдэмтдээ көл нийлүүлэн явж чадж байгаад үнэхээр баяртай байна. Энэ тухайгаа ярьж энд дурсгал болгон үлдээж байгаадаа би бас баяртай байгаагаа дахин хэлье. За ингээд манай эрдэмтэн судлаач нар маань хоорондоо бүх талынхаа ажлыг нэг судалгаагаар нэг зорилготой хийж өндөр амжилт гаргана гэдгийг би баттай хэлж чадаж байна. Та бүхэндээ итгэж байна. Амжилт хүсье. За сайн байцгаана уу? Намайг Алтан хүү гэдэг. Би анагаах ухааны доктор, профессор. Энэ гастроэнтерологийн 7 хоногийн энэ удаагийн хуралд оролцож байгаадаа маш их баяртай байна. Би энэ хуралд 2 жилд оролцоогүй. Энэ жилийн хуралд оролцсон манай гастроэнтерологийн чиглэлийн эмч мэргэжилтнүүд бол маш их амжилттай дэлхийн төвшин судалгаа хийж ажиллаж байгаа юм байна. Надад тэр нэг тааламжтай байна. Би анх 1972 онд 18 настай хөвгөд одоо анагаахын техникумд өгсөд анагаах ухааны дээд сургуулийн докторийн онос зүйн эмчилгээний техникт очиж исэн. Тэгэхэд профессор Аргачаа авагч тэнхимийн эрхлэгч нь за Бямбажавын давагдэр жогш, долгор багш олон багш нар одоо тэнд ажиллаж исэн. Тэрнээс хойш одоо залуу эмч нар мэргэжилтнүүд олноороо төрүүлж энэ салбар бол эрчимтэй одоо хөгжиж байгаа юм байна. Миний хувьд бол Монголын вирус судлалын нийгэмлэгийн дэд тэргүүн ажиллаж байдаг. Тийм учраас энэ нийгэмлэгийнхаа нэрийн өмнөөс энэ баярт мөчийг тохиолдуулаад хуралд нь амжилт хүсье. Нийт одоо залуу эмч нарт нь ажлын өндөр амжилт, эрдэм судлалын их бүтээлийг хүсье өрөөж байна. За бид хүн 3 жил энэ төсөл дээр ажиллаж өндөр албасаар нийлдэм үйл ажиллагаа хийж байгаа.
За хотоодын хор тавдрын гол одоо шалтгаан болсон хеликобактерийн эсрэг ийм цогт хэмжлэгийг бид бүхэн тэнцэж байна. За энэ маань нэр бол Goodfield. За энэ маань орж ирснээр яг үгээр хэрэглэгч маань ямар давуу талуудыг бий болгож байгаа гэхээр нэгдүгээр олон антибиотикийг энд дээрээс хайж явах шаардлагагүй болно. Бүгдийг нэг доороос авах юм боломжтой. За нөгөөдөл яг үгээр үнийн хувьд хамгийн боломжийн тэгээд хүртээмжлэлд нэг боломжтой. За нэгэнд бүх антибиотикууд маань нэг доор ингээд багцлагдсан байгаа учраас хүмүүс хэрэглэхэд хэлбэр. За энэ хэрэглэхэд хэлбэр дээрээс нь гадна бүгд нэг үйлдвэрийн учраас үр дүн бол маш сайтай. Ийм зүйлүүдийг бол давуу талууд хэрэглэгчд минь байгаа. За бид бүхэн эндхийн Platico гэдэг үйлдвэрийн бүтээгдэхүүн маань үйлдвэрлэж байгаа хамтран ажиллаж байна. За Platico үйлдвэр маань өөрөө яг энэ кит чигээр бол энэтэй томоохон үйлдвэр тооцогддог. За одоогор бол хамгийн том экспортын зэгцэл нь бол Орос болон бусад орнууд руу бол энэ китүүдийг үйлдвэрлэдэг байгаа. За бид бүхэн яг энэ үйлдвэртэй 3 жилийн өмнө харилцаа холбогдогдоод за аль китэнд мэдээж тухайн орны онцлог байж байна. Дээрээс нь эмчилгээний өдөр тутмын стандарт байж байна. Тэгэхээр бид бүхэн одоо юмнуудыг хооронд нь багцаж оруулж ирэхтэй тийм ээ. Гол стандарт нь юу байх вэ? Бидний стандартад хэд зохицож байна гэдэг тэр шалгууруудыг нь тосож үндсэн дээр бид нар хамгийн одоо зөв стандартыг Монгол улстай нэвтрүүлж байна гэж ойлгож байна. За өнөөдрийн олон улсын гастроэнтерологид бид нар яриа суулцсан хоол цэцэрлэх эрхтэн системийн бүхэл системийн талаар олон улсын хуралд оролцож байгаадаа би туйлын баяртай байна. За энэс ганц онцлог зүйлийг би юу ярих вэ гэвэл бидний үед одоо 70-80-аад оны үед онцлогдож, эмчлэгдэж талаараа их хомс байсан бүдүүн нарийн гидсний өвчний талаар би товчхон дурдъя гэж бодож байна. Бидний үед бол тохиолдол цөөхөн байсан юм шиг мөртлөө байсан байгаа юм. Яагаад тэгж байгаа юм гэвэл бидний үед онцлогоо эмчилгээ, шинжилгээний орчин үеийн тоног төхөөрөмж маш хомс байсан. Энэ онцлогоо муу байсны үндсэн дээр бидний эмчилгээний чиглэл чадвар одоо туйлын хангалтгүй байжээ. Ингээд өнөөдрийн энэ орчин үеийн цахим техник, технологи хоол цэцэрлэх эрхтэн системд нэвтэрснээр бид одоо үед бол манай залуучууд, манай докторууд энэ өвчнийг эмчлэх, онцлох, шинжлэх, энийг судлах арга техникийн талаар маш их өндөр чадвартай болжээ. Ийм учраас та нартаа энэ системд ажиллаж байгаа бүх эмч, бүх одоо олон улсын доктор, профессорудаа маш их баяртай байна. Тэгээ бидний үед бол хамгийн эндээс одоо онцлж хэлэх эмгэг бол нарийн бүдүүн гидсний эмгэг, тэр дундаас бүдүүн гидсний шоколад өвчний онцлогоо эмчилгээний талаар бол би ярихыг хүсэж байна. Бидний үед би түрүүнд урьдсан энэ эмгэгийг эмчлэх, онцлох гэж саяын илтгэл одоо тодорхой гарлаа. Энэ дээр одоо тэр юуг нь калпротектин гэдэг одоо үүсгэгч уургийг юу яасан шинжилснээр одоо энийг онцлох, эмчлэх, эмчилгээний чиглэл гаргахад туйлын их ашиг ач холбогдолтой болжээ. За ингээд товчхондоо манай эмч докторууд энэ гастроэнтерологийн холбоонд маш их баярлж байна. Юу гэвэл гастроэнтерологийн холбоо буюу энэ хоол цэцэрлэх эрхтэн системийн холбоо улам их өргөжж жил бүр ингэж одоо кейс илтгэл тэр байтугай одоо өнөөдрийн тохиолдолд бол олон улсын хэмжээнд одоо 40 гаруй эрдэмтэн профессор ирж ингэж өргөжж, ингэж их тэлж, энэ тэлэх, энэ өргөжих жил болгон ингэж хурал цугдаан хийхин хэрээр бидний мэдлэг, бидний манай залуу эмчнэрийн арга туршлага олон улсад бол нэлээд нэр хүндтэй ийм болсон байна гэдгийг би үнэлж байна. Ингээд та нартаа энэ өдрийн мэндийг дэвшүүлэхээ хамт цаашдын ажил үйлсэнд өндөр амжилтыг хүсье өрөөё. За өнөөдөр энд ингээд гарч ирээд зогсож байгаа бол миний бие дээрээс нь гадна манай хамт болон гүйцэтгэх захирлын бид бүхэн маш их догдож баярлаж байна. 2-3 жилийн төлөвлөрөөр өнөөдөр ингээд албан ёсоор танилцуулж байна. За бид бүхэн энэ төслийг хотоодны хор тавдар тийм ээ. Хотоодны хор тавдрын яг одоо олон шалтгаан бол мэдээж хеликобактерийн эмчилгээ байж байгаа. За энэ дээр бид хүн хеликобактерийн эмчилгээг одоо Монголд нэвтрүүлээ. Тэрний тулд бид нар ямар байдлаар тийм ээ эмчилтэй даваа талыг бий болгох, дээрээс нь гадна нийт хэрэгж байгаа хүмүүстийн хамгийн энгийн байдлаар ямар болох вэ гэдэг дээр маш их судалгаа шинжилгээ хийсэн олон эмчнэртэй ярилцсаны үндсэн дээрээс
яг энэ хеликобактерийн эмчилгээний стандарт эмчилгээг бид бүхэн сонгож ингэж албан ёсоор танилцуулж байгаадаа таатай байна. За танилцуулж байгаа шинэ эмийн нэр бол Good Feel гэдэг стандарт эмчилгээ гэж байгаа. За энэ бол амгалсны 1000 км/ц 500-тай. За дээрээс нь гадна ланзабризол 30-тай ийм одоо гурвалсан стандарт эмчилгээ хийж байгаа. За мөн 20 дугаар сонголтын эмчилгээ маань давхар нээлттэй хийж байгаа. Энэ бол амгалсны 1000. За ланзабризол 30-тай. За км/ц-ийн хооронд нь левофлоксинтай ийм одоо албан ёсны стандарт эмчилгээг Монгол улсад нөхөж байгаа төлөвлөгөөг таатай байна. За ингээд нэвтрүүлснээр ямар давуу талыг бид нэр олгож чадах вэ гэхээр мэдээж хэрэглэгчд маань энэ тэндээс эмнүүдээ хайж авах шаардлагагүй болно гэсэн үг. Нэгдүгээр хамгийн давуу тал. За хэрэглэхэд маш хэлбэр болгосон байж байгаа. Тэгэхээр хэрэглэгчд бол маш user friendly буюу хэрэглэхэд амар хэлбэр. За мэдээж бүх эмнүүд маань нэг үйлдвэрт үйлдвэрлэгдээд нэг пакетлэгдэж байгаа учраас нэг үйлдвэрийн эмүүд бол тийм ээ хоорондоо зохицолт нь маш сайн. Тэр үүднээс одоо хэрэглэгчд төвшөлтөж маань үйлчлэгээ бодоод маш өндөр гэдэг бид бүхэн огт хэрэглэхгүй байгаамаа. За ингээд бид бүхний өнөөдрийн үйл ажиллагааг албан ёсоор нээлтийн үгийг хэлнэ хэмээн Ангав ухааны доктор, клиникийн профессор, Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч профессор Давдар таныг урьж байна. Бүгдээ сайхан хавж байгаа баг гэж бодож байна. За Монголын Impex концерн манай холбоотой олон жил найдвартай хамт ажиллаж байна. Бид нийгэм чиглэсэн бодлогын хүрээнд олон сайхан төслүүдийг эхлүүлсэн, хэрэгжүүлсэн, үр дүнгууд нь сайнаар гарч байгаа. За би энгийн жишээ дуртахад хамгийн эхлээд бид нэр Урс сааны тухай яригдчихсэн. Дараа нь бид нэр промед яригдчихсэн. Тэгээ бид нар дараа нь тэдвэр яригдсан. Одоо бид нэр Good Feel ярьж байна. Практик юмч биднэрт тэр тусмаа бид нэр докторийн тэр тусмаа хоол усрал замын эрхтний судлын эмчнэр биднэрт хамгийн хэрэгтэй зүйл маань бол сайн эм байх хэрэгтэй. Сайн байж бид нэр зөв онцлогдсон өвчтнийг зөв эмээр зөв үр дүн гаргаж амжилтдаг. Энийг шаардлага хангаж байгаа байгууллага бол Монгол Impex концерн юм аа. Улмаар захиралтай энэ компани 2012 оноос хойш биднэрт маш сайн нэгтгэн ажилласан, олон ажлуудыг сайн гүйцэтгэсэн, манай олон эмч мэргэжлүүдийг гадаадд сургалтанд хамруулж мэргэжлийг дэвшлүүлсэн. Нийт ард түмэнд тэр тусмаа энэ зах зээлийн хүнд үед өвчтний эдийн засгт санхүүд нь хүндрэл учруулахгүйгээр өндөр чанартай эмүүдийг нийлүүлж байгаад баяртай байдаг. Би өнөөдөр энд шинэ төсөл эхлүүлэх гэж байгаадаа туйлын баяртай байна. Бид 3 жилийн өмнө Шангрилад Дэдвэр дээр шинэ төсөл хийж ирсэн. Энэ төсөл маань одоо маш сайн амжилттай явсан. За одоо бид энэ шинэ төслийг өргөжлүүлээд хеликобактер тэр тусмаа хотоодны үрвсэл, хотоодны хавдар үүсгэж үндсэн шалтгааныг бид нэр хамтдаа эмчлэхээр цугласан байна. Энэ маань эмч, эмнэлгийн байгууллага ганцхан ажлыгээс гадна эм ханган нийлүүлэхэд энэний төлөө маш их санаа зовж бидний найдвартай ард тал болж байгаад нь талархснаа илэрхийлж байна. Impex концерны хамт олон тэр тусмаа удирдлагын багийн хамт олон Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгчийн хуваар болон холбооны нийт гишүүдийн өмнөөс баярснаа илэрхийлж байна. За давдарч баштаа баярлалаа. За энэ дараагийн хүнийг урьдчилж байгаадаа бүгд баярлалаа. Ингээ харах юм бол энэ ийм дээр үеийн оновчтой саналын гэрчлэгээ гэдэг юм 1999 оны 4 сарын 22-ны өдөр бүр төгссөн ийм зүйл байж байна. За энийг болохоор би хеликобактерийн тийм ээ оновчтой санал, тийм оновчтой хэмжлэгийн стандартаар батарсныг батлан энэхүү гэрчлэгийг олгоо гэж байгаа. Тэгэхээр бүр 1999 онд анх хеликобактерийн хэмжлэгийг баталж байсан хамгийн анхны одоо тулгын чулууг тавьж байсан энэ эрхмийг дуудаж байгаадаа таатай байна. За Ангав ухааны доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч, Гранмед эмнэлгийн зөвлөх эмч энэ туул таныг тайзнаа урьж байна. За сайн бацхан уу, тавтаа олж гэнэ үү. За
юуны өмнө одоо манай гастроэнтерологийн холбоо бол Монгол улстай бүх одоо мэргэжлийн холбоонуудаас хамгийн том бөгөөд хамгийн одоо чанартай сургалтыг явуулдаг ийм холбоо гэж би бодож байдгийг. Тэгээ өнөөдөр ер нь холбооныхоо тэргүүлэгч энэ хурлыг өнөөдөр зохион байгуулж байгаа доктор Саран Туяа, доктор Жогш бусад одоо хүмүүс ивент тэтгэгч байгууллагынхаа талархснаа илэрхийлье. За ингээд анх одоо хүний ходоод та бүхэн мэдж байгаа ариун нөхцөлтэй гэж үздэг байсан. Тэгэхэд анхны одоо ходоодын дотор нэг ням байдгийн байна гэсэн ойлголтыг одоо тэр үеийн зөвлөлт холбоо төлсөн сэтгүүл уншдаг байлаа бид нар. Тэнд одоо клиническая медицина гэдэг сэтгүүл кампилобактери флори гэж одоо ийм байдгийн байна гэдэг мэдлэгийг олж авч ирсэн. За тэрнээс хойш бид Болгар улсад би 2 жил суралцаад тэнд очиход хеликобактерийг гистоматологийн аргаар шинжилдэг болсон, эмчилдэг байсан. За тэр аргыг сурж ирээд нэгдүгээр эмнэлэгтээ бас нэвтрүүлэх гэсэн бид нар хараахан бас чадахгүй байсан илрүүлж. За үүний тэр үед одоо 90-90-ад оны ихэнх үед ч тэгэхэд одоо American Dental Group гэдэг одоо тийм байгууллага байсан. Тэр байгууллагын одоо байгууллагад бид санал тавиад дурангийн эмч одоо манай нэгдүгээр эмнэлэгт ажиллаж өгөөч гэсэн тэр брэнд одоо Бирокш энтер мэдж байгаа хараад Джеффри Брентли гэдэг хүн ирсэн. За тэр хүнд хеликобактерийн тест захид 30 тестийг бид нарт авчирч өгсөн. 30-уулангийн хийсэн 30 хүнд одоо хеликобактери илэрч ийсэн. За энэний дараагаар одоо нөгөө Брентли доктор маань биднэрт 200 одоо кло тест гэдэг энэ уразин тестийг явуулаад бид бас тэр шинжилгээг хийгээд сая мөнгө захирлын хэлсэн одоо энэ оновчтой саналын гэрчлэгээ авч ирсэн. Тэгээ бас нэг дурсгалтай юм болохоор Ким доктор нэг босчихдаа энэ Ким доктораас Янсан эмнэлэгт ажиллаж байсан тэр үед тэгээд нөгөө 200 тестийн 100-ын Ким докторт өгөөд Янсаа дээр очиод бас хамтраад энэ судалгааг хийж ирсэн. Ингэж анх одоо хеликобактери судалгааг бид хамтарч хийгээд илтгэлээ Солонгост болсон Аз намхан 7 хуралд илтгэлээ бас хилцүүлж ирсэн. Ийм одоо сайхан дурсгалтай түүх байгаа. Тэгээд энэс хойш одоо хеликобактери маань шинжилэх аргууд олон болсон байна. Эмчилгээний аргууд одоо жилээс жилд одоо ингээ судлагдаа сайжирсан байна. Тэгээ өнөөдөр одоо good heal гэдэг энэ одоо Монгол импекс маань ийм хэрэглэхэд хялбар эмчнэр ч гэсэн эрсэлтэй бичгээд ийм хялбар одоо ингээ багцалцсан ийм гаргаж байгаад бид баяртай байна. За тэгээд энэ нэмих одоо үр дүнг дараа жил бид танилцуулна гэж бодож ингээ анхаарлаасан баярлалаа. За тууд юмштай баярлалаа. Ингээд нийтийн үйл ажиллагаа маань албан ёсоор туу цаашлах үйл ажиллагаагаар эхлэх гэж байна. За таньснаа Монгол эмчилгээний зөвлөлийн гүйцэтгэх захирал хадагтай боломоо захирал таныг урьж байна. За мөн Монголын гастроэнтерологийн холбооны ерөнхийлөгч Наухны доктор, клиникийн профессор Даавд Чинийг урьж байна. За мөн Наухны доктор, клиникийн профессор, Монгол Улсын зөвлөх эмч, Гранд Мед эмнэлгийн зөвлөх эмч хадагтай Туул таныг урьж байна. Анаухны доктор, клиникийн профессор, интермед эмнэлгийн зөвлөх эмч хадагтай Саран Туяа таныг бас урьж байна. За мөн хүний гавьяа дэмж давагдаж уучланыг тайзнаа урьж байна.
За бүгдээ баяр хүргэе. Ингээд юм амжилттай нийтийн үйл болж өндөрлөө. Өнөөдөр нийтийн үйл ажиллагаа ингэж хийжсэн бол эх жилийн гастроэнтерологийн 7-нд бас бид бүхэн үр дүнгээ та бүхэндээ тайлгнан ингэж ахиж өгсөн байна. За та бүхний өнөөдрийн үйл ажиллагаанд амжилт хүсье. За та бүхийг урдынхаа танхимд орж иж хурлаа үргэлжлүүлэхийг хүсэж байна. Тэгээд манай дараагийн сешны маань хурл хэлэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн сешны нэр маань Basic Technique of Gastric EST гэсэн хэсгийн маань хуралдаан гэж хэл болоод байна. Ингээд хурдынхаа дараалагч нарыг үрж байна. Хурдын өнөөдрийн дараалагч нар Томхоли Сөөдийн сургуулийн профессор таник үрж байна. Мөн Ego Catholic University-ийн профессор Юм Ким нарыг урьж байна. Ингээд хурдынхаа дараалагч нартай холбооно шийдвэрлэе. Okay, thank you very much. This session title is Basic Technique of Gastric EST. Gastric EST is very, very important for the treatment of oral gastric cancer. So, not only Mongol, but also in Korea, the gastric cancer is the most important cancer and most popular cancer. So this session is very, very interesting. So I'm Dong Hori from Seoul National University, and also the co-chair is the Eun Hyung Kim from Daegu Catholic University. She is also the editor-in-chief in the clinical endoscopy. Is very, very important position. Okay, the first speaker is Ju Moon-kyung from Korea University. He will talk about this EST indication and proper patient selection. Please. Thank you, Chairman. Good morning. Today I talk about the EST indication and proper patient selection. So, indication of gastric EST is usually some adenoma can be a good indication for EST, but adenoma is subdivided by low grade and high grade dysplasia. And EDCS is also a good indication, and which is also subdivided by absolute and expanded indication. And some subepithelial tumors such as neuroendocrine tumor and gastrointestinal stromal tumor can be considered for EST. And first, talk about gastric adenoma. And adenoma with high-grade dysplasia is, if biopsy is high-grade dysplasia, EST is highly recommended because 30 to 50% is pathologically upgraded as EGC after EST. And also, adenoma with low-grade dysplasia also can be considered in selective patients. And about 10% is pathologically upgraded as EGC or high-grade dysplasia after EST. And APC ablation can be an alternative option. And these two tables are Korean data, which shows some discrepancy between the biopsy result and the final EST specimen result. And as you can see here, so when the biopsy was low-grade dysplasia, and among them 12% were upgraded as high-grade dysplasia, and also 12% were upgraded as EGC or high-grade dysplasia. And in high-grade dysplasia by biopsy, from 30 to even more, from 50% are upgraded as EGC. So in terms of high-grade dysplasia, they should be resected by EST. За 21 жилийн өмнө энэ нийгмийг үүсгэн байгуулж байсан үеэс өнөөдөр 21 дэх жилдээ олон улсын нэр хүндтэй болж дэлхийн нийгэмд манай
энэ мэрэгжлийн улсууд элсэж одоо дэлхийн нийгэмдээ 160 гаруй эмч мэрэгчлэлтнүүд элэлсэн. За энэ оны энэ гастроэнтерологийн 7 хоног буюу хоол усруулах эргэтэн судлалын 7 хоногийн арга хэмжээний үеэр дэлхийн олон орны эрдэмтэд судлаачид манай эмч мэрэгчлэлтэнтэй саналаа солилцож байна. Манай орны хувьд бол хамгийн их өвчлөлттэй элэг, ходоод, гидсний эмгүүд, нойр учирхайн эмгүүд сөүлийг өгсөж байгаа. Энэ талаар олон орны эрдэмтэд саналаа солилцож байна. Шинэ техник, технологи, арга барил энэ дээр мөн хэлэлцэгдэж байгаа юм аа. Манайд Монгол өргөн дарахсан нутагтай учраас хүн амын донд байгаа бүх өвчлөлийг одоо тандан судлах, эрт онцлох боломж их мөхс байдаг. Зарим үед л хожим онцлогоо эмчилгээний үр дүнд одоо сөрөг нөлөө үзүүлэх ийм хандлагуудад ажиглагддаг юм аа. Өнөөдрийн энэ хурал өнөөдөр эхлээд тэгээд хагас сайн хүртэл үргэлжлэнэ. Энэ олон орноос ирсэн эрдэмтэд улаан хоолой судлал, ходоод гэдэг судлал, элэг судлал, энэ хоолсор самын эрхтнүүдийн хавдар судлалын чиглэлээр голлож одоо хилцэгдэж байгаа юм. Энд одоо тавигдаж байгаа энэ илтгэлүүд бол тухайн одоо орны төвшөнд хөгжил ямар байгаа, за манай орнд одоо ямар байдгийг, сүүлийн үед ямар онцлогоо эмчилгээний менежмент нэгтэрч байгаа талаар бие биендээ ийм санал солилцсон чухал үр дүнтэй ажил болж байна гэж би ойлгож байна. За би Happy Heritage онцлог эмчилгээний төв ходоодны дурангийн хэмж Эрдэнэ очир байна. За би энэ хоол усруулах эргэтэн судлалын 7 хоног гэдэг Монголын гастроэнтерологийн холбоо болон бусад эмнэлгүүдтэй хамтарч жил болгон зохион байгуулдаг олон улсын хуралд одоо энэ жил 2019 онд 4 дахь жилдээ оролцож байна. За энэ хурал маань болоод манай хоол усруулах эргэтэн судлалын мэрэгчлэлтүүдийн хувьд бол одоо жил болгон зохион байгуулдаг орчин үеийн одоо онцлогоо эмчилгээний одоо талаар шинэлэг мэдээлэл олж авдаг маш чухал юм хурал болдог байгаа. За анх бол энд 2015 онд резидентэд суралцахаас эхлүүлээд 2017 онд гастроэнтерологи мэрэгжлийн эзэмших хүртлээр байнгын хурал тогтмол хамрагдаж ирсэн. За энэ хуралд болохоор одоо орчин үед хоол усруулах эргэтэн судлалын чиглэлээр гарч байгаа шинэ судалгаа, онцлог эмчилгээний аргууд энэ талаар одоо хилцдэг юм хурал байгаа. За сүүлийн 3 жилд бол Япон, Солонгос болон бусад улсын эрдэмтэд мөн ирж одоо туршлага мэдээлэл одоо биднэрт одоо лекц тавьдаг байгаа. За 2019 оны гастроэнтерологийн 7 хоног бол маш сайхан өрнөж байна. Орон нутгаас ирсэн эмчнэр хувьд ч гэсэн маш их мэдээллийг нэг дор авч байна. Илүү цэгцтэй, илүү дэлгэрэнгүй мэдээлэл авч байгаадаа бас маш их сэтгэл хангалуун байна. Цаашдаа бас бид бас ганц хоёр зүйлийг бас энэ хуралдаа тусгаасаа гэсэн одоо бодол байна. Энэ юу гэхээр энэ уламжлалт амьдралын хэв маяг ялангуяа энэ өвдөм нь одоо хоолтой холбоотой бид хэдийг сургасан сургаал, тэрний мөн чанарыг тайлсан судалгаа, тэгээ хэрэгжилж байгаа хэрэглэгдэхүүн ямар цаг үед ямар одоо хэдэн ондоо хэрэглэдэг байсан, тэр чиглэлөө илүү сайн төлөх мэдээллийг бас нэг чиглэл болгож оруулах бас илүү их одоо амьдралтай, илүү их одоо тусгалтай болж өгөх гэсэн ийм санал байна. Тэгээд мөн энэ хуралд оролцож байгаа ялангуяа ахмад эмчнэрийн сургаал, залуу эмчнэрийн хамрагдаж байгаа нөхдөд оролцож байгаа байдлыг харахад бид хэдийн бас хийх бүтээх одоо цаг нэрсэн байна. Тэрний илрэл болж энэ хуралдаа ингэж амжилттай болж илүү их одоо идэвхтэй сайхан өрнөхөд илүү их одоо чухал тийм болсон байна. Тэгээд орон нутгаас бас их олон эмчнэр хамрагддаг болсон байна. Тэгээд зарим эмчнэр маань бас арын албас гэж үлдсэн. Тэгэхээр
бас энэ кредитийг олгож байгаа кредит нь өөрөө заавал одоо гастроэнтерологийн бүрдүүлэх ёстой кредитэд оруулж өгвөл эргээд бас удирдлагатайгаар ойлголцох энэ нь өөрийгөө бидэхэд бас нэг тал руугаа оруулж гастроэнтерологийн эмчнэрийнхээ хамрагдалтыг ихсгэх чанаржуулахад бас тусдаг хүн болох ийм санал байж магадгүй. Гастроэнтерологийн салбар одоо зөвхөн Монголд ч биш дэлхийд даяанд их сайхан хөгжиж байна. Монголд одоо жишээлбэл C вирус нэмтэй болчлоо, B вирус нэмтэй болчлоо, элэг сольдог болчлоо, цусны бүлэг тааруулж элэг сольж байна. Одоо Монгол улсад жишээлбэл одоо элэг салбар дээр, элэгнийхээ тал дээр бол нэлээд хэц дэвшилттэй байгаа. Гэхдээ одоо цаашдаа вирусных асуудлыг шийдсэний дараа одоо элэгний өөгчлөлт гэдэг нэг дараагийн асуудал гарч ирэх байх гэж бас нэг санаа зовж байгаа асуудал байгаа. Эрүүл хооллолт, эрүүл амьдралын хэм маягийг одоо хүмүүс илүү ойлгосноор энэ элэгний өөгчлөлт гэдэг асуудлаас бас сэргийлэх болов гэж найдаж байна. Үүнээс гадна одоо Монгол улсад бас их асуудал үүсгэж байгаа нэг зүйл бол D вирусны асуудал байгаа. Шинэ нэмнүүд нь судалгаанд явагдаж байна. Удахгүй батлагдаад дэмжлэгэнд хэрэглэгдэх байх гэж найдаж байна. Тэгэх юм бол одоо гастроэнтерологийн эмчнэрийн олон жил зовоож исэн асуудлууд нэг шийдэгдэж эхлэх байхаа гэж найдаж байна. За та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Хавдар судлалын үндэсний төвийн Дурангийн засгийн эмч Амрагт байна. За Монгол улсад тэр дундаа хоол хүнс замын хавдар дээгүүр байранд ордог. Үүнд элэг, улаан олой, ходоод гэдэг. За манай хавдар судлалын үндэсний төв дээр бол элэг нойролцохын хавдрыг бол төгс шийдэх эмчилгээний хөлбөр бол аль хэдийн нэвтрээд шийдлээ бол олсон. За үүнд жишээлбэл элэгний хавдрыг түлх эмчилгээ, бүглэх эмчилгээ, тайрах эмчилгээ. За мөн элэгний хавдартай өвчтөнд элэг шийдвэрлэж суулгах хагалгаа нэвтрээд элэгний асуудлыг бол төгс шийдсэн байгаа. За хоёрдугаарт улаан олой ходоодны хавдрыг онцлох эмчилгээ асуудал бол мөн адилхан дэлхийн одоо өндөр хөгжилтэй улс орнуудад хийгдэг эмчилгээний хувилбарууд бол нэвтэрсэн. За үүнд бол улаан олой ходоодны эртвийн хавдрыг оншиж, за эртвийд нь байгаа тохиолдолд бид уян дүрэнгийн аргаар эслийн хагалгаа хийж шийддэг болсон. За мөн одоо цэжний өндий болон хэвлийн дүрэнгийн аргуудаар бол улаан олой ходоодны нэслэлийн одоо хавдруудыг бол шийдэх, за мөн нээлттэй аргаар шийдэх гэсэн эмчилгээний хувилбарууд бол нэвтэрсэн. За цаашдаа бол бид бол улаан олой ходоодны одоо хавдрыг эртвийд нь онцлох, за мөн түүнийг одоо зохицоор нь шийдэх энэ эмчилгээний хувилбаруудыг бол одоо Монгол улсын хэмжээнд бол үндэсний хөтөлбөр боловсруулж заад ирэхтэй одоо эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр бол одоо төлхөө анхаарч ажиллаж байна. За та бүхэндээ бол амжилт эрүүл мэндийг хүсье. За сайн байна уу, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За жил болгон явуулдаг гастроэнтерологийн холбооноос зохион байгуулдаг Монгол улсын хэмжээнд явагддаг гастроэнтерологийн өвчтнүүдээр ингээд 7 хоног бид нэр сайхан сургалт явуулдаг гэлээ. За энэ сургалтын өдрүүдээр бол маш их судалгааны ажлууд, за амьдралд хэрэгтэй клиникийн одоо тохиолдлууд, за тэрний эмчилгээ, тулгамцсан асуудлуудыг бид нэр ярьж цаашдынхаа эмчилгээ онцлогооны тактикт бол хувь нэмэр оруулдаг. За энэ 7 хоног бол жил ирэх тусам бол улам чанарчж байна. За энэ гастроэнтерологийн 7 хоногийн үед гэхэд 4 өдрийн програм бол үнэхээр сонирхолтой сайхан програм явж байна. За өнөөдөр бол 2 дахь өдрийн ийм програм болсон. Өчигдөр бид нар бол геликобактерийн эмчилгээнд дээр одоо шин шатны төвсрэлттэй одоо ийм эмчилгээ онцлогооны ийм хүсрэлт гаргаж бас удирдамжийг улсын хэмжээнд гаргахаар ингэж тогтлоо. За маргааш бид нар бол вирусын эсрэг эмчилгээнийхээ асуудлыг олоо ярилцсан. За 4 дахь хоног дээр бол бид нар нойр улчирхай эмчилгээ, сүүлийн үед мөн нойр улчирхай эмчилгээнээс гадна бид нар сүүлийн үед хамгийн их хэрэгцээтэй хоол уусрал хэрэгцээ судлалын эмчилгээнд хамгийн одоо хэрэгтэй байгаа одоо нэг үргэлжлэх юм бол бидний хувьд бол хосрогч ийсэн хоол нэмжлэгийн асуудлын тухай бид бас ярилцж байна. За тэгэхээр энэ хурлын байдлыг харахад бол үнэхээр одоо жил ирэх тусам дэлхийн хэмжээнд одоо бусад хөгжилтэй орны хэмжээнд бид нэр очиж гин гэсэн ийм бодол төрж бахархаж байна. За ингээд та бүхэндээ гастроэнтерологийн 7 хоногийн өдрийн одоо мэдээ хүргээд
цаашдаа улам их амжилт гаргахыг хүсье. Ineffective. It's usually investigated by professors, European and Turkish professors. Therefore, now with this short-term effect, long-term treatment. There's a high incidence HCC in the world. Only 10% of HCC could be diagnosed critical stage 4. Шасны нэрэмжит улсын 3 дугаар төвийн эмнэлгийн хоол боловсруулах эрхтэй судлалын тасгад хамгийн анх 1976 онд сайд нэрийн зөвлөлийн тогтоолоор үүсгэн байгуулагдаад өдгөө 43 дахь жилдээ ажиллаж байна. За манай тасаг одоогоор нийт 30 ортой хэвтийн эмчилүүлэх тасаг, амбулаторийн үзлэг хийдэг 2 кабинеттэй ажиллаж байна. За хамгийн анх тус тасгийн зөвлөх эмчээр анагаах ухааны доктор багаж ажиллаж байсан. За дараа нь анагаах шинжилгээ ухааны доктор академич Цэрэндаш багш маань зөвлөхөөр ажиллаж байсан. За тус тасгийн үүсгэн байгуулагдсанаас хойш эдгээр хүртэл хоол боловсруулах эргэтэн тогтолцооны эмгэг буюу улаан хоолой, ходоод, нарийн гэдэс, бүдүүн гэдэс, илэг цус, нойр булчирхай эмгэгүүдийн оншилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлт, ард түмэнд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, судалгааны ажил дээр бол судалгаан дээр ажиллаж байна. За манай тасаг одоогоор нийт 6 эмч, 13 сувилагчтай үйл ажиллагаагаа ол явуулж байна. За тус тасаг улсын 3 дугаар төвийн эмнэлэгт хоол боловсруулах эрхтэн судлалын тасгаас гадна дурангийн онцлогоо эмчилгээний тасаг одоо нийт 3 эмч, 3 сувилагч бол ажиллаж байгаа. Улсын 3 дугаар төвийн эмнэлгийн хоол боловсруулах эрхтэн судлалын тасаг дурангийн онцлогоо эмчилгээний тасгийн хамт олон маань Монголын гастроэнтерологийн холбооны үйл ажиллагаатай салшгүй үйл ажиллагаагаа хамтран явуулдаг. За сүүлийн жилүүд бол жил болгон өрх дүүргийн эмч нарт зориулсан 1 кредитийн сургалтыг анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуулийн тэнхимийн багш нар за гастроэнтерологийн холбооны гишүүтэйгээ хамтран зохион байгуулдаг. За энэ сургалтын хүрээнд бол илэгний цирроз, нойр булчирхай, хоол боловсруулах замын цус алдаа, аутоиммуны эмнэлгийн онцлогоо эмчилгээний менежментээр зохион байгуулад байгаа. За мөн тус тасаг дээр бол илэгний биопси авах, за илэгний хорт ховдрыг түлэх эмчилгээний аппаратыг суйрлуулан бэлтгэл ажил хийгдэн явагдаж байгаа. За дурангийн онцлогоо эмчилгээний тасаг дээр бол мөн одоо эрт үеийн хавдрын саст хуулах, за ур авах, ERCP гэх мэтчлэн сүүлийн үеийн технологийн дэвшилтэд онцлогоо эмчилгээний үйл ажиллагаа бол явагдаж байгаа. За хоол боловсруулах эрхтэн судлалын 7 хоног олон улсын хурал маань 4 өдрийн турш явагдаж энд хүрээд өндөрлөх гэж байна. Ингээд 4 өдрийн хуралдааныг маань хааж өгнө хэмээн Монгол улсын хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор профессор, Монголын гастроэнтерологийн холбооны дэд ерөнхийлөгч Бадамжи багшийг урьж байна. 4 өдөр турш олуулаа сайхан халуун дулаан олон улсын олон мэргэжилтний олон эрдэмтний олон багш нарынхаа олон судлаачийн шинэ мэдээллийг сонслоо. Бид 20 гаруй жилийн өмнө цөөхүүлхнээ 1-р мэдээ анагаах ухааны сургуулийн заадан гуйж нэлээд асуудал шийдэг байсан. Асуудал ушаад ирэхэд болж 20 гаруй жил өгөө хамтдаа багаараа ажиллагийг одоо харуулж төрийн ус байгууллагуудаа үлгэршээ болж ажиллаж байгаа манай коллегийн, манай багийн, манай тэнцвийн хандаа одоо их талархаж байгаагаа хэлье. За цастай, хурдтай, сэрүүхэн өдрүүд 1 жилийн өмнө бид нар ажлаа төлөвлөдөг.
өнгөрсөн жил бид нар энэ ажлыг хийгээд ололт амжилттай яриад өдөр тутмын хурлаа хийгээд манай өдөр тутмын 11 хүн байдаг. Хот хөдөөгийн эмч төлөөлөгч манай сургуулийн багш нар эрдэмтэд олон одоо судлаач шилдэг хүмүүсээ манай баг манай өдөр тутмын үрдсэн учраас олон одоо холбооны нүүлгүүдээс нэлээд уршаа алхаж яваа гэдгийг бас хэлмээр байна. Тэгээд энэ сэрүүн автобус явахгүй байгаа энэ тохиолдлууд бол жилийн өмнө шийдсэн асуудал учраас бид нар хийлээ, зорилгоо тавилаа, биелүүллээ. Ингээд өнөөдөртөө өндөрлөх гэж байна. Тэгээд энэ олон одоо жилээс жил шинэ инновац нэмэгдэж, шинэ санаа төрж, эрүүл мэндийн яамны одоо бодлогод манай энэ нийгэмийн өдөртөмж зөвлөмж бодит хэрэг болно гэдэг найдаж байгаа. Тиймч болохоос нь одоо жилээс жилд бол энэ эрүүл мэндийн яамны бодлого стандартууд шинжлэгдэж, өөрчлөгдөж, эмч мэргэжилтийнхаа үгийг сонсдог болж байгаа талархаж байна. Тэгээд та бүгдөө чилээж, цагаа гаргаж бас шинэ мэдлэгтэй болж, ич хүчтэй болж одоо хэдхэн минутын дараа релакс авч гала дайнтай бэлтгэж байгаа. Бид нар энэ санаа аваад эрхчлийнхаа одоо юу төлөвлөд за энэ 5 сар засалт юм байна, 6 сар бороо хорох болтгоо гэж өрөөгөө та нар минь өөрсдөө эрүүл байж ихийг үтээ цог залбаатай байхыг хүсэрэж энэ жилийн олон улсын гастроэнтерологийн 7 хоногийг өндөрлөё. Баярлалаа. Амжилт хүсье. Монголын хоол уусруулах хэрэгтэн судлалын 7 хоног 2019 эхэлж байна. Манай гастроэнтерологи холбоо байгуулагдаад 21 жил болж Монголын хоол уусруулах хэрэгтэн судлалын 7 хоног 11 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хуралд Япон улсын Каназавагийн их сургууль, Сагагийн их сургууль, Бүгд найрамдах Хятад улсын Сичуаны их сургууль, Вьетнам улсын Ханой болон Хайпонг хотын их сургуулийн эрдэмтэн профессоруд оролцож байна. Бид энэ олон улсын хуралд 4 өдрийн хуралд эхний өдөр хеликобактер судлуулан одоодны хавдар, хоёр дахь өдөр бид нар Бүгд найрамдах Солонгос улсын хоол уусруулах замын дурангийн КСЖ-г буюу Айдын байгууллагатай хамтран ажилладаг бөгөөд энэ байгууллагын хүрээнд 20 гаруй Солонгосын их сургуулийн профессоруд оролцож хоол уусруулах эрхтэн судлалын дурангийн онцлогоо амжилгаа одоод улаан хоолой бүдүүн гэсэн эртмийн хавдрын дурангийн аргаар эмчлэх хуулах аргуудын үндсэн болон дэвшилтэт техник технологиудыг биднэрт зааж сургаж танилцуулах юм аа. 3 дахь өдөр болох олон улсын 5 дахь удаагийн вирус гепатитын симпозиум. Энэ симпозиумд Япон улсын Каназава их сургууль, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сагагийн их сургууль, Вьетнам улсын Ханой болон Хайпонгийн их сургууль, Бүгд найрамдах Хятад улсын Сичуаны их сургуулийн 27 профессор оролцож Монгол улсад тулгамдаад байгаа вирус гепатитын асуудлыг шийдвэрлэхээр цуглаад байна. 4 дахь өдөр нойр улчирхай болон тэжээл эмчилгээний талаар Бүгд найрамдах Герман улсын профессор Манфредтэй төлөөлөгч нар ирж Монгол улсад тулгамдж байгаа хоол тэжээлийн байдал болон нойр улчирхай эмгэгийн талаар асуудлыг шийдвэрлэхэд оролцуулна. Энэ хурал маань Монгол улсад тулгамдж байгаа хоол уусруулах замын олон эмгэгийг шийдвэрлэхэд олон улсын эрдэмтдтэй хамтарч манай улсын эрдэмтэн мэрэгдэн төлөөлөгчид мэдлэг чадвар, ур чадвараа хуваалцаж тэднээс их зүйлийг суралцах 7 хоног байх болно. Бид Монгол улсын эмч, эрдэмтэн, мэрэгд, үндэсний мэрэгчлүүд бөгөөд Монгол улсад тулгарч байгаа энэ асуудлуудыг шийдвэрлэхэд төрийн болон төрийн бас байгууллагын зүгээс өөрсдийнхээ хувь нэмрийг оруулах хүсэн ажиллаж байна. Энэ ажил бол улам их хөргөжж байна, жилээс жилд хөргөжж байна. Оролцогчдын тоо нэмэгдэж байна. Гадаад дотоодын профессорууд болон гадаадын олон улсын байгууллагууд сонирхож байна. Өнөөдрийн ийм сайхан өдөр би та бүхэнд олон улсын хурал 2019-ийг нээж байгаадаа баяртай байна. Та бүхэнд сайн сайхныг хүсье. Бидний үүс сэтгэгчлэн бүтгэх болтугай.
근데 энэ өдрийн халуун мэндийг хүргэе. Монголын гастрологийн холбооноос жишээлбэл зохион байгуулдаг хол болон эрдэнэ судлалын 7 хоног олон улсын хурал маань инхүү өндөрлөж арайн зоогтой байдаг хүн тоглон суусан байна. Ингээд та бүхний өмнө Галадинрийг манайж өгнө хэмээн Монголын гастрологийн холбооны ерөнхийлөгч Аргах ухааны доктор профессор Ноён Даваадрч таныг хүрж байна. Merci. За, та бүхний оройн амгалан байлгая. Өнөөдөр бид Монголын гастрологийн холбоо байгуулсан 21 жил Монголын хоол улс эрдэнэ судлалын 7 хоногийн 11 дахь удаагийн олон улсын хурал чуулгана амжилттай дуусглаа. Good evening, ladies and gentlemen. We are successfully finishing our international conference, the number of 11th, and we are celebrating our 21st anniversary of Mongolian Gastroenterology Association. Энэ хурал маань Япон улсын Каназавагийн их сургууль, Сагагийн их сургууль, Хятад улсын Сичуаны их сургууль, Вьетнам улсын Ханай болон Хайпонгийн их сургууль, Бүгдээр Герман улсын Эсний их сургууль, болон Энтхэг, Казахстан, Солонгос улсын 17 их сургуулийн эндоскопийн инженер оролцсон, болон Солонгосын гастроэнтерологийн эндоскопийн нийгэмлэгийн хүндэт ерөнхийлөгч олон улсын эндоскопийн сүлжээний ерөнхийлөгч оролцсон том сайхан хурал болж өнгөрлөө. Our conference being held 11th year, and this conference is special for international guests and guest professors from Japan, Kanazawa University, Saida University, and Vietnam from Phuong University and Haipo University, and Sichuan University from China, and Korean Endoscopy Societies and International Digestive Endoscopy Society President and Honorary President and Western members have enrolled this meeting. Бид бүхэн Монгол улсад тулгамдаад байгаа хоол уусруулах замын эмгэг төвчмаа вирус гепатит болон одоо улаан хоолой өдөнгөсний хамтрыг хэд онц эмчилгээний шинэ аргуудыг 4 өдрийн турш дээр нэмээд нойруулж хаан хүндийн талаар 4 өдрийн турш ярилцаж хэлцэж олон улсын эрдэмтдээс санал бодлын сонс туршлагыг хуваалцлаа. We have been learned from the international delegates and local participants about gastrointestinal diseases, especially for hepatitis and pancreatic diseases and endoscopic techniques. And moreover, there was newly managements and treatments and diagnostic tools have been discussed during this conference. Энэ хуралд дэмжлэг үзүүлж оролцсон Каназавагийн их сургууль, Сичуаны их сургууль, Вьетнамын Ханфонг болон Ханогийн их сургууль болон дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамт олон талбарснаа илэрхийлье. I would like to express my greatest appreciation for support our meeting to the Kanazawa University and Sichuan University, the delegates from Vietnam, the Hanoi University, and the World Health Organization. Thank you for all of your support. Бид бүгдийн хамтын ажиллагаа улам өргөжж, жилээс жилд улам сайжирч, манай эмчнэр Петсмаа миний мэргэжлийн энэ сайхан залуучууд олон хүсэнд дэвжиж биднээс илүү их ажил хөдөлмөрлөн гэдэгт итгэж байна. Our collaboration will be extended and upgraded every year by year, and our young doctors will be develop new knowledge and skills and knowledge. Өнөөдрийн оройн арга хэмжээг нээж та бүхэн хамгийн сайн сайхныг хүсэж байгаа юм хүлээж авна уу?
Now we open the gala dinner and best regards. Одоо та бүхэн хамгийн сайн сайхныг хүсэж хундаг өргөн энэ хундагыг бол мөн мэрэгчлийн төлөө амьдралаа зориулж байгаа бидний ахмад үе болон дунд үеийнхэн болон залуу үеийнхэн зориулж байгаа маа. Гадаадын профессорч гэсэн яг бидэнтэй адилхан зовлон нэгтэй. Тийм учраас энэ хундагыг та бүхний сайн сайхныг төлж байна. Yes, I would like to toast for this drink for best regards for everybody and seniors and young doctors. Thank you for everything. Okay, best wishes. Cheers. Баярлалаа. Ингээд та бүхний өмнө Япон улс Каназава сургуулийн профессор Шуичи Канекод нэгэрж байна. Good evening. Thank you for Professor Davatorzi and a member of our organizing committee, ladies and gentlemen, for inviting us to wonderful gala dinner. And we are hepatologists and virologists coming from Japan, China, and Vietnam to attend the 5th International Symposium on Viral Hepatitis, which held yesterday. And the symposium was very successful, and we learned a lot from distinguished speakers. Especially I told this in the closing remarks. I was very happy to know the control and management and research of of hepatitis is progressing very good. So I was very happy. So, and I wanna thank to Professor Davatorzi again for your support, help, and a lot of warm hospitality. So I'm afraid you could sleep last night because we had some trouble, but so thank you very much. Once again, thank you very much. Та бүхний өмнө манай сангийн дуучин дарга Улааны доктор Баширчин Наранбаатар таныг хэлж байна. Та бүхэндээ энэ орны амрын гэрээ. За тэгээ би Монголоор энэхээс өмнө нэг англиар гадаас ирсэнд очихдоо нэг 2-3 хэлье гэж бодож байна. So my name is Dr. Andy Dashtorch, chairman of the board and co-founder of the Ono Foundation, and also I'm in charge of the international relations of the Mongolian Society of Hepatology, which is one of the organizations that belongs to the Mongolian Gastroenterology Association. And I would like to thank you for coming to Mongolia. And I particularly remember the time that Kanazawa University was trying to organize the first International Hepatitis Symposium back in 2015. And that was in June of 2015, and that's when we were in the midst of pushing for the hepatitis program in Mongolia. And now since then it's been 4 years, and in the 4 years we made quite a bit of a progress on the hepatitis front, and you were able to get to hear a little bit about some of the achievements that we had in the last 3 years. And this year we'll have even more exciting things to plan, that we will conduct a geographical elimination around Mongolia and hope to
when we meet next time, hope to have even more exciting results. And I got up here because I just wanted to highlight one of the influential contribution to our colleague and Professor Tawadorj, who is one of the founding members. There were 5 of us who started this National Hepatitis Program back in 2014, and he's been really a great contributor and true supporter of the program, and so I would like to make sure that his efforts are recognized. So finally, thank you very much for coming to Mongolia and also and at making the contribution to the Mongolian medical sciences, as well as some of the regional efforts that you are initiating. So we greatly appreciate that. За ингээд Монголоор нэг хоёр зүйл хэлчих гэж бодож байна. Та бүхэн тэгээд бас энэ Илүүгдэн Монгол үндэсний хөтөлбөр та бүхэн мэдж байгаа 2014 оны 9 сарын 8-нд эрүүл мэндийн хөтөлбөртэй нэртэйгээр бид нар зарлыг хэрэгжүүлж байсан. Тэгээд энэний эхлэлийг тавихад 5 байсан. 5 хүн. Тэгээд энэ 5 хүнээс 4 хүн нь одоо үнээр сэтгэл гаргаж зүтгэсэн. За тэгээд энэ 4 хүмүүсийн нэг нь манай Даваадорж доктор байгаа. Даваадорж докторын ард бол Монголын гастроэнтерологийн холбооны бүх өдөртөх зөвлөлийн гишүүд бүгдөө энэ хамт олон зүтгэж байсан. За тэгээд энэ хичээл зүтгэлийн үр дүнд Монгол улс өнөөдөр бас дэлхийд дуудагдах нэртэй уурс хавтартай ингээд явж байна. За тэгээд энэ удаагийн Монголын гастроэнтерологийн холбооны Монголын гастроэнтерологийн 7 хоногийн үйл ажиллагаанд гаднаас бараг 50 гаруй зочин ирж үнээр өргөн дэлгэр сайхан арга хэмжээ болж байна. За тэгээд энэ одоо сайхан арга хэмжээг зохион байгуулсан Монголын гастроэнтерологийн холбооныхоо хамт олон хамтран ажиллаж байгаа энэ холбооныхаа сайхан хамт олон баяр хүргэе гэж бодож байна. За тэгээд бас нэг нөгөө бид нар хийж байгаа ажлаа дүгнэж сэгнээд бас ерөнхийдөө цаашдынхаа үйл ажиллагааг сайжруулж явах хэрэгтэй. Тэгээ өчигдрийн үдээс хоошийн International Viral Hepatitis дээр бид бас сонсож байхад үдээс хоошийн хуралдаан дээр би өөрөө суусан. Тэгээд нэг зүйл бол бид нар монголчууд цаашдаа нэг зүйл анхаарах ёстой зүйл бол олон улсын симпозиум дээр монгол хэлээр итгэж тавьж болохгүй гэдгийг сайн бодоорой гэж. Хичнээн монголчууд олон сууж байсан ч гэсэн ирсэн очтой хүндэтгэхэд бид нар англи дээр итгэдээ тавиарэ гэдгийг бас сануулж хэлье гэж бодож байна. Тэгээ энэ бол их чухал. Бид нар дэлхийд гарахад энэ хэлээр нь ярьж чаддаг байх хэрэгтэй. Тэгээд энэ хүмүүс бид нар хийж байгаа зүйлээ ойлгуулж чаддаг байх хэрэгтэй. Тийм болохоор зэрэг дараагийн олон улсын арга хэмжээнүүдээр хичнээн цөөхөн хүмүүс ирсэн байсан ч гэсэн энэ жил бол маш их олон бүрэлдэхүүнтэй их том зочид ирсэн байна. Тийм болохоор Монголоор тавьсан хүмүүсийг бол би нэлээд тийм шүүмжлэг хандсан гэж. Ийм нөхөрсөг шүүмжлэг хийе гэж бодлоо. За тэгээд жил бидний одоо үйл ажиллагаанд оролцож байгаа байдал судалгаа шинжилгээнийх маань чанар энэ зүйлүүд өсөд байгаа. За тэгээ улам сайн сайжруулж улам илүү сайн зүйл хийхин төлөө бид зүтгэх ёстой. За тэгээд үүн дээр бид нар одоо их сайн анхаарч ажиллах ёстой гэж бодож байна. За тэгээ миний энэ зүүн талд сууж байгаа ширээ нэлээд хөгжилтэй сайн ширээ байх шиг байна. Уул нь Гэхдээ бас хүн ийм ярьж байхад сайн чагнаад сонсоод тэр тусмаа ингээд явуул нь их зүгээр юм уу гэж ингэж бас бодогдож байх юм. За тэгэхээр зэрэг олон үгээр яах вэ? Монгол улсад маань болж байгаа үйл ажиллагаа үнэхээр олон улсын жишгт хүрээд сайхан болж байгаа. Гэхдээ бид нар ийм мундаг тийм сайн гихч өөрийгөө магтах биш.
хийж байгаа ажлаа улам сайн сайжруулад улам сайн зүтгэх ийм хэрэгцээ шаардлага биднэрт байна. Тэгээд энэ 2019-2020 он гэдэг бол биднэрт хамгийн чухал он жилүү. Тийм болохоор энэ он жилүүдийг бид маш сайн ашиглаад Монгол хүмүүнийхээ эрүүл мэндэд үнэхээр ашиг тустай ийм сайхан зүйлүүдийг хийх хэрэгцээ шаардлага бидэнд байна. Тэгэхээр та бүхэн бүгдөө нийлж хамтарч ажиллаад Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг илүү сайхан амжилтанд хүргээд одоо үүний дараа биднэрт элэгний хотоодны хорт хавдар, улаан холооны хавдрын асуудлууд байж байгаа. Энэний эртэлрүүлтийн хөтөлбөрүүд иргэжлээс эхэлнэ. Тэгэхээр энэнийг бол та бүхэн мандаж ажиллах ийм одоо хамт олон мэргэжлийн хүмүүс шүү. Тэгэхээр энэ дээрээ илүү их хичээл зүтгэлтэй ингэж ажиллаарай гэж хүсье. За тэгээд эцэст нь аливаа зүйл удирдах байгаа хүнээсээ маш их хамаардаг. Ерөнхий чиглэлийг удирдах байгаа хүн тогтоодог учраас за тэгээд би одоо энэ өнгөрсөн хугацаанд одоо үнэхээр сэтгэл гаргаж хамтран ажиллаж байгаа даваа докторыгоо бол бас одоо хүндэтгэл үзүүлмээр байна. Монголын эрүүл мэндийн салбарт үнэхээр гялалзаж байгаа нэг хөтөлбөрийг эхлүүлэхэд Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг эхлүүлэхэд маш их үр гүйцэтгэсэн анханаас нь үнэлжлэл зүтгэсэн ийм хүн байгаа. Та бүхэн бас мэдж байгаа элэг шилжүүлэн суулгах одоо үндэсний багийг байгуулахад тулгын 3 чулуу шиг нэг хүний энэ хүн байсан. За тэгэхээр Монголын элэг судлал гастроэнтерологийн салбарт одоо гайхалтай сайхан амжилт үзүүлж байгаа найздаа хамтран зүтгэгчтэй ажлын амжилт хүсье. Тэгээд хамтран ажиллаж байгаа удирдах зөвлөлийн гишүүдэд Монголын элэгний эмчийн нийгмийн нэрийн өмнөөс мөн онон сангийн нэрийн өмнөөс та бүхэндээ ажлын өндөр амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Бид нэг зүйлийг элэгний халуун нутагтаа элэг бүтэн амьдрацгаая гэсэн уриатаагаар Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийг эхлүүлсэн. Одоо биднэрт энэ жил элэгний БД вирусын клиникийн 3-р шатны судалгааг эхлүүлэх их ажил тун удахгүй эхлэж байна. Тэгээд энэ өрөөнд сууж байгаа олон эрдэмтэн судлаачид энэ клиникийн 3-р судалгаа гэж дэлхийн одоо клиникийн эмчнэрийн болов хийдэг энэ хамгийн одоо ноён өргөдлүүдийн нэгийг бид энэ жил эх орондоо эхлүүлээд энэ сайхан зүйлийг одоо эхлүүлнэ гэдэгт бол итгэлтэй ажиллаж байгаа. Өнгөрсөн 2 дахь өдөр эрүүл мэндийн сайттай бол газрын дарга нартай Викторинтэй бид нар орж уулзсан. Яам бүхэл талаар дэмжиж ажиллахаа илэрхийлсэн айхтай сайхан мэдээтэй байгаа. За ингээд та бүхэндээ монголчуудаа элэг халуун нутагт элэг бүтэн амьдруулахын төлөө энэ нүүрх хөтөлбөртөө өндөр амжилт гаргаж бүгдөө багаараа хамтран ажиллаж сайн сайхан зүйлүүдийг хийхийн төлөө 2020 оны 6 сараас өмнө одоо тэр бүх орон нутгуудаараа тойрч яваад энэ elimination campaign гэдгээ одоо дуусгахын төлөө ингээд бүгдөө хамтран сайхан ажиллая гэсэн энэ өрөөлөөр хэлэх үгээр дуусгая. Та бүхний өмнө Монгол гастроэнтерологийн ерөнхийлөг санааны доктор профессор даваад өрч нэгүүлж байна. 2020 Монголын хоол уусрал эрдэнэ судлалын хурал эх жилийн 6 сарын 17-ноос 4 өдөр үргэлжлэнэ. Энэ жил нэг жоохон нэг сарын наан байсан. Ерөнхийдөө 6 сарын дундлын 7 хоногт хийдэг монголчууд бид нэр. Тэгээд 2020 олон улсын хурлын даргаыг би зарлах гэж байна. 2020 хоол уусрал эрдэнэ судлалын хурал буюу Mongolian Digestive Week 2020 Chairperson Professor Bira. Та бүхэн энэ жилийн хурлыг профессор санаатай маш сайн зохион байгуулсан. Иргэжид улам их чансаатай сайн болох гэж бодож байна. Яагаад гэвэл бид саяхан хэлжсэн тэгэд орчнон жил өнгөрсөн 10 жил өнгөрсөн байна. Чанарчаад явж байгаа. Энэ маань энэ салбарт ажиллаж байгаа энэ одоо яг үндсэндээ надтай насаа барж байгаа хэдэн эмчнэр найзлан байна уу юм да. Тэгээд та бүхэнд хамгийн сайхан хүсье профессор Бираг үг хэлчихье. За юуны өмнө энэ орой мэндийг та бүхэндээ дахин хүргэе.
Тэгэхээр би хэдийгээр chairman болж байгаа ч гэсэн энэ бол манай анаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн гастроэнтерологийн тэнхимийн хамт олон зохион байгуулнаа гэсэн үг гэж ойлгож байна. Та бүхэн нэгж ойлгож байна уу? За тэгэхээр зэрэг би одоо ямар ч үсэн энэ хүндтэй үргийг хүлээн авч байна. Тэгээд нэг хүнээс юу ч шалтгааллахгүй гэдгийг та бүхэн сайн мэдж байгаа. Тийм учраас бүгдээрээ хамт олноороо ялангуяа манай тэнхимийнхэн жил болгон биднэрт маш их арын маань даадаг манай энэ одоо fellow дараа жилийн бас fellow оюутнууд маань бид нар энэ хурлыг маш амжилттай зохион байгуулах болно гэж амлаж байна.